Би баг бахта харан сонингийн тасаргаан дээр ингээд лавгаахын зургийг харцал боддог ш. Энэ хүнтэй баг таарж үзэх юмсан гэл. Тэ мөрөөдөлч бид тэр шүдэний өвтгцэн. Тэгсэн чинь нөгөө хүнтэйгээ цуг дуулаа явж байгаа чи гэлэгэнд орсон ингээ хажуудалд сууж байгаа. Тэгээ тэр дууг би амар явах байхад энэ өстө үнэхээр тасарсан доо энэ дуу нь өөрөө гоё байхгүй юу? Бөөр хайл 60 70-аад оны айгуу гоё үг ая яригддаг үеийн дөө. Тэгээд тэр утгаараа лавгаах ч айгуу гоё тоогоод орж ирсэн л ахaltaа нэг дуу хүний татсан багт би ч татна гэж юу. Тэгээ хоёулаа дуулсан. Тэгээ би тэрэн дээрээс айгуу гоё энэ дуугчд яаж иж байгаа өргөмө гээл тийм бодолтой нэлээд сайн төсөв урдаас ирсэн байж байгаа. Тэгээ бараг өстө байраа амрагс мөнгөө бүгдийг хийсэн гэдэг шиг ингээл хийсэн явах шүү дээ. Тэгэл хаяа өөрөө гаргаж нэг хаяа нэг үзэл сууж. Намайг Санчир гэдэг Харангаа аймагт төрж өссөн. Тэгээ Хятад улстай 10 хэдэн жил мэргэжлэр ажиллаад одоо Монгол улсад уран бүтээлээ төрөөд явж байна. Мэргэжлэл дуучин. Гэхдээ хөгжмийн зохиолч гэдэг нэрийг сүүлийн үед олцоод тавьж байгаа. За тэгээд манай Яраварт продакшн гэдэг продакшн маань одоо байгуулагдаад 2 жилийн өмнө үзэж сүүлийн үед бол яг продакшн дээр байгаа шин залуу дуучдыг артистуудаа гаргаж ирэх уран бүтээлийн хийх ажлууд төлхөө орсон байна. За кино уран бүтээлээс хэм бол мөрч сүүлд гарч нөгөө надад ирээгүй хайр шаргийгээ гэдэг гих мэтчлэн 2 жилийн хугацаанд одоо нэг 16-7 киноны хөгжим хийсэн байна. Амьдралын шаардлагаараа сургуулаа хэл. Хятад руу анх явсан. Тэгээ анх Хятад очиж баарнд дуулдаг ажил хийж байгаа сүлдээ өөрийнхөө сонирхлоор киноны хөгжим хийдэг салбар руу ороод тэгэл одоо нийтдээ киноны хөгжим хийдэг салбарт нэг 10 жил явж байна да. Өнөө зөвхт одоо энэ урлагт явах энэ яг үндсэн боловсрол гэх юм уу энийг дадлах туршлагыг бол одоо ялтчгүй урд авсан энийг бол одоо үгүйсэх арга байхгүй. Тэмшээс одоо тэгэл тэнд байгаа юм ал одоо эндэл хэрэгжүүлэл хийгээл тэнд сурсан мэдснэ одоо Монголын кино урлагтч бай, дууны урлагтч бай, хөгжмийн урлагтч бай тодорхой хэмжээгээр бас оруулах нэг өөрийнхөө хэмжээнд багаарч гэсэн нэг юм салхи хэвтэй урлагийн нэг юм арай нэг өөр юм салхи хэрэглүүлэхийг хичээж зорж яваа да. За дээр нь миний өөрөө нэг юм хүсэл байдаг одоо Монголд бол одоо дээр үед киноны хөгжмийг бол аюу гоё бичдэг те яг юм оркестр бичиж илүү тийм одоо юу гэдгийг дотоод юм мөн чанарыг хөөсөн юм хөгжмүүд хийж кино одоо тийм учраас дээр үн кинонод илүү амьтаа байдаг илүү хүний сэтгэлд хүрдэг байсан. Тэр маань энэ сүүлийн 20 хэдэн жил 30-аад жил ер нь жоохон алдагдах байдалтай юм шиг надад анзаардаг өөр хүнд яад юм гэдэггүй. Хятад бол киноны хөгжмийг бас ингээд юм оркестраар нь бичдэг ч юм уу ингээд илүү юм том ажил болгож одоо киноны 50% хөгжим гэдгийг илүү гүйцэтгүүлж хийдэг байхгүй. Тэгээ тэрийг одоо Монголд бас буцаагаад сэргээх юмсан, буцаагаад бий болгох юмсан гэсэн үүднээс бас үз тарж байгаа гэх юм уу. Аливаа зүйлийг шалтгаан яриад байвал бүтэхгүй тэгэл яаж хийж байгаа тэгэл зориул хийн гэдэг үүднээс л явж байна. Тэгээд одоо сүүлийн хийсэн кинонуудын хөгжмөөр үзэж байгаа үзэгчдийн маань уран бол тэ санал хүсэлт бол айгүй гоё байна шүү дээ. Ер нь айгүй гоё тийм доктортой хөгжмөд явуулдаг болсон байна гэх юм уу. Арай өөр байгаад шүү гэдэг нэг яригдж байгаад надад айгүй талархалтай хандчих шүү дээ. Тухайн ярьж байгаа киноны атмосфер л орно л доо. Тэгээ ер нь одоо миний бас дандаа л яриад байдаг нэг юм аливаа зүйлийг зохиож байгаа хүмүүс бол амьдралын айгүй ариун баялагт хүүхдэд жаргаж үтсэн, зовж үтсэн, уйлж үтсэн, өнчөрч үтсэн, хагасж үтсэн хүмүүсээс илүү сайн уран бүтээл гардаг юм болов уу гэж би дотроо боддгийн. Тийм учраас одоо над дээр орж байгаа кинонууд чинь жанраараа өөр тий. Хоёр хос хайрын тухай кино байна. Тэгэхээр чинь мэдээж тэр хөгжмийг хөрсөн дээр амьд буулгахын тулд өөрөө цуг дурлалцсан, өөртөө зохио тохиолдож байсан хайрын дүүгээ бодож юм. Ээж аавын асуудалтай кино гарч ирвэл тэгэл ээж аавыгаа бодож байгаа гэдэг ч юм ингээд дотоод үүнд нь одоо уур амьсгалт нь өөрөө орж идэг л дээ. Тийм учраас сүүлийн үед хийж байгаа кинонууд одоо магадгүй учиргүй нөгөө юм сансрын ч юм уу зөгнөлт кино биш л бол бусдаараа гайгүй тийм кинонд орж ирэх. Шаргигийн чинь хүүхдийн асуудалтай кино. Тэгэхэд миний амьдралд яг л юм нялхнаатай хүүхдийн тэ байхгүй зовлон бас үзлээ. Тийм учраас шаргийг ойрхон. За тэгэл надад ирээгүй хайр гээл. Тэгээ бас л манай дээр үе одоо манай ээж аав бидний үе бол нөгөө он шилжээл бүгдээрээ нөгөө спиртний харигчтай гэдэг шиг хингэн масара тийм болж исэн үе.
Тэгэнгүүт айгүй гой эмэгтэйчүүд айгүй гой бүсгчүүд яг тийм аригчин болж байсан ч юм уу. Тэрийг нүдэрээ харж байсан учраас ойрхон байсан ч гэдэг юм уу те. Ер нь яг ингээл тухайн киног хийж байгаа хүмүүс яг өөрийнх амьдрал дээр үтсэн харсантайгаа ууж холбоол гэдэгтэй. Миний бодлоор бол одоо цагт яг хүн одоогоо мэдрээд амьдарч байгаа үед бол дуучин сайхан л та. Хурдан олонд хүрдэг те. Тэгээд хурдан амьдралын чанарт нөлөөлдөг энэ төр байна. Киноны хөгжмийн зохиол гэдэг юм эсвэл зүгээр хөгжмийн зохиол одоо энэ яруу найраг маяг гэдэг ийм үндсэн том ажлууд ч өөрөө гоё нөгөө цаад үедээ үлдэж тодорхойгүй хугацаар насалж үлдээд байна л да. Тэгээд тийм учраас илүү настай илүү амьтай байд юм болов. Мэдээ санхүү баг шидэж байгаа учраас яг өөрийнхөө хүссэндээ зорьсондоо авъя хийгснээ хийж чаддгүй дутуу үлддэг те. Жишээ нь ингээд бүтэн оркестр бичмээр байдаг. Тэнгүүд нөгөө киноны хөгжим захиалаа хийлгэж байгаа нөхөр маань хүмүүс маань оркестрийн мөнгийг дийлдэг ч гэдэг юм ингээл асуудал байна. Зөндөө байна. Тэгэл аль болох одоо тэнд дундаас бас нэг айтах юм хийчихсэн, сайн юм хийчихсэн, үлдэхэр юм хийчихсэн гэсэн тэгэл хүсэл зориг гэдэг шиг тэрийгээр тэрэндээ хөглөдөл гүрийг л ажиллаж шүү дээ. Урд бол нэг даваа тал нь төрөөс маш сайн дэмжинэ. Одоо Солонгос ч тийм биш дээ. Эдийн засгийн тодорхой хэмжээг орлог бүрдүүлдэг учраас Солонгос хятад төр засгаас маш сайн дэмжинэ. Ховын компаниуд маш сайн дэмжиж байна. Тийм учраас мундаг байна. Сая сүүл даруйнагч байгаа нөгөө зүрх асан байгуултны хөгжмийн хариулгыг хийлээ. За тэгэл Эрдэнэ одоо дуучин Эрдэнэ чимэгтэй галбангай киноны дуу хийлээ. Дашнагтай шаргагээ гэдэг киноны дуу хийлээ. Шаргагээ чинь өнгөрсөн жилийн нөгөө өвөр Монголын хийт дуу мөн төр болсон. Тэгэл байна. Тэгэл үзчихлээ. Заавал нэг уран бүтээл юу гэдэг тэр цэцмаа дуу нэг гараал учиргүй газ хурдан буудаал олны танилцуулал гэх юм. Тэрнийхээс илүү гоё чанартай уран бүтээл хийх юмсан. Гоё үхтэй хүн аян сонсвол тэ нэг яг тэр дууны атмосферээр ээж аваа амьдралаа ч юм уу хайр дурлаа боддөг юм уу эсвэл үг нь их гоё үлдээсэ гэдэг байдлаар дуу хийдэг. Тэгээд миний би бол нэг дуу өөрийнхөө дуулж байгаа дууг явуулъя гэж бол боддог. Тэгээд явах үедээ явна, авахгүй үедээ явахгүй л тест. Одоодны мөхөр дуучин гэдэг юм ч бас арилахгүй шүү дээ хэцүү нэг. Харангаал авгаахтаа хийсэн дуучин дууны гэлэв чинь баг 30-40 саяар бүтчихсэн гэлэг баггүй. Тэгээд ах минь аюу гоё дэмжээд лавгаах ч одоо ямар мундаг юм бэлээ те. Тэгэхээр хятадаас ирсэн хинж бидэхгүй сурггүй нэг юм дүүг хүн гэж таваад уран бүтээлийн гоё юм өгөөд ингээд хамтарч дуулсан л та. Тэгээ би чинь мөрөөдлөө биелүүлж байгаа хгүй харангаал авгаахтаа дуулна гэж миний үед мөрөөдөл тэр том амьтны чинь. Тэгээ хүний амьдралыг ч сонио шүү. Би одоо энэ магадгүй одоо хүн болгон сайхан амьдрах хүчтэй бас тэг залууч байж л байгаа юм над чигуурлаг төрдөө. Би баг бахта харангаа юм сонингийн тасаргаан дээр ингээд лавгаахын зургийг харцал боддог гэсэн. Энэ хүнтэй баг таарж үзчихсэн ингээл тэ мөрөөдөлч тэр шүдэний өвтөцсөн. Тэгсэн чинь нөгөө хүнтэйгээ цуг дуулаа явж байгаа ч гэлэгэнд орсон ингээ хажуудалд сууж байгаа юм. Тэгээ тэр дууг би амар явах байхад энэ өстө үнэхээр тасарсан дуу энэ дуу нь өөрөө гоё байхгүй юу? Бүр аль 60-70-аад оны айгуу гоё үг яригддаг үеийн дуу. Тэгээ тэр утгаараа лавгаах ч айгуу гоё тоогоод орж ирсэн л хаалта нэг дуу хүний татсан багт би ч татна гэж юу. Тэгээ хоёулаа дуулсан. Тэгээ би тэрэн дээрээс айгуу гоё энэ дуугт яаж иж байгаа өргөнө гээл тийм бодолтой нэлээд сайн төсөв урдаас ирсэн байж байгаа. Тэгээ барагстай байраа авах гэсэн мөнгөө бүгдийг нээсэн гэдэг шиг хийгээл хийсэн явах шүү дээ. Тэгэл хаяа өөрөө гаргаж нэг хаяа нэг үзэлтэй суучдаг. Гэх мэтлээ уран бүтээлүүд алддаг уран бүтээлүүд бараг 50-60 юм шүү дээ. Тэгэл хүмүүс ингээл ярьж л үүдийн танаа орлох хэвээр амар мөнгөтэй нэг юм гээл халаад байдаг гэргүй шүү дээ. Тэрний чинь зам маш том эрсдэл явж байна. Нөгөө coined мөнгө хийж байгаа адилхан шүү дээ. Мөнгөө игээл нэг бол олно нэг бол алдна гэдэг гэсэн. Хүмүүс одоо яад юм битгүй надад л өөрөө дуулахаар 10 хэдэн жил бааранд дуусан гэдэг чинь байж та тэр туршлага нь хаа юм бэ те. Надад л тийм яг нэг тийм илүү дуулж явах үед илүү тийм эр хүн гэдэг юм уу омогшдаг юм өнгөрдөг юм уу тийм баавартай тийм мэдрэмж яг төрдөг шүү дээ. Хэнтэй ч харцмаа яг тайсан дээр дуулж байгаа үед 60-аас сууж байгаа санагдаж шүү дээ. Тэр мэдрэмжийг үл дээр дуулж явах таавна. Илүү киноны хөгжим дээр бол илүү нөгөө сэтгэл өглөх ойлгох одоо утгагүй нэг нээлттэй их чанар кино бас байна. Одоо яг хийж байгаа тэрийг одоо хийх гэж гिचнэж өөлөв, гिचнэж баяглав гэдэг шиг. Миний хувьд нөө хандаа хаг даруулж исэн үеч мэл хятад даруулж исэн болохоор те хүн хэлвэж хүн дээрлүүл загнуулж хараалж уйл зодолд нүдүүлж явсан учраас эд энэ хүмүүсийн харамтлалыг авч явал даасчиг даагаарай. Хэрвээ дааж чадахгүй хэмжээний гэж бодож бол энэ урлаг руу анханаас ортож ирэх байхгүй нэр. Бид нар ч бас муу цаанч олон хүний сайн гэгээр л хүүхдүүдийн хүмүүжил
бүх хүмүүсийн сэтгэл санаа, амьдралын чанарт нөлөөлж явах хэрэгтэй хүмүүс. Урайлан дуудаж хойноосоо дагуулах хэрэгтэй хүмүүс байж ич буруу зүрх явахаар болохгүй л дээ. Тэрийг бол яг эрс буруу шаттай болохгүй гэж байна. Гадаадд бол ер нь хятад мэт тэрвээ ямар нэгэн байдлаар хүний урам угуулаад түмнийх урам угуулах юм бол ер нь дахиж урлагийн салбараас нь оруулж ирдэг холбоолагдаг ч юм нэг иймэрхүү байдаг байх. Тэгээ одоо би бол дотроо л одоо хичээж л явна да. Одоо нэг ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд хүний хайр төлөвлөх юм бол буцаагаад нэг сэвтээчгүй байх юмсан гэдэг нэг өглөө болгон сэрхтэй гэдэг шиг л бодож штэ. Тэгээ яг хоёр хүн ер нь амьдралд хамаарч болохгүй хэцүү. Тэ? Зөв амьдрах юмсан зөв байх юмсан л гэдэг л аюу хичээж байлаа. Манай продакшн одоо дэлгэцийн бүтээл өөртөө кино хийх, продакшн хийх юм зорилт тавьдсан. Эхний анхны уран бүтээл рүү орсон байна. Иргэжил бас дахиад 2 3 бүтээлт хийн. Тэгээ ер нь хийх ажил зөндөө байна. Маш завгүй байна.